За өнөөдөр би та бүхэнтэйгээ хуваалцах эзний үг бол ариун сүнсний хүчээр чуулганыг барьж байгуулах. Амен. Халелуя. Чуулганыг барьж байгуулах гэдэг номлол байна. Үндсэн сэдэв маань. Гэтэ чуулганыг барьж байгуулахдаа бид ариун сүнсний хүчээр үнийг хийдэг. Амен. Тэгээд бид хамтдаа цуглахдаа чуулганыг барьж байгуулдаг. Бид нэм гариг болгон хүрэлцэн хэрэгтэй. Бид эсийн бүлэг дээр хэрэгтэй. Бид залбирлын чуулганд хэрэгтэй. Бид дагалдуулалтанд хамрагдахдаа, бид эзний алдрын төлөө үйлчилж байхдаа бид хамтдаа чуулганыг барьж байгуулдаг. Ажуудлынхаа найз дэлээр андаа эзний өргөөг барьж байгуулъя гэдэг. Тэгээд бид нар хамтдаа эзний өргөө буюу түүний чуулганыг барьж байгуулдаг. За энэ талаар хэдүүлээ Библийн ишлэгийг маш хурдан харцгаая. Үйлс номны 5-ын 12-оос 16 дугаар ишлэг. 1 2 3 бүгд уншъя. Элч нарын гараар ард олны дунд олон тэмдэг болон гайхамшиг үйлдэгдэж байв. Тэд Соломоныг ийгдэх танхимд бүгд санаа нэгтэй байлаа. Гадна үлдгэстээс хинч тэдэнтэй нийлж зүрхэлдэггүй байсан боловч тэднийг ард олон өндөр үнэлдэг байв. Эзэнд улам олон хүн итгэж эрэгтэй эмэгтэйчүүд олноороо тогтмол нэмэгдэж байлаа. Тэрч байтугай ард олон Петрийг ирэхэд ядаж түүний сүүдэрн тэдний хэн нэгэн дээр тусаасаа гэж өвчтөө хүмүүсийг гудамж авчран дамнуурга болон дэвсгэр дээр тавьдаг байлаа. Мөн Иерусалим орчмын хотуудаас олноороо өвчтөн бузар сүнсэнд баригдагсдыг авчирч байв. Тэд бүгд идэж байлаа гэсэн байна. Амен. Хамтдаа эзний үгийн төлөө залбирая. Их эзэн минь танд баярлалаа. Таны үгийн төлөө талархъя. Таны үгийг тунхаглах хүч чадал, тасалгоо эрх мэдлийг надад зөвшөөрөөч. Би өөрийгөө даруусхан таны өмнө ирж байна. Та надад туслаарай ариун сүнсээ. Яг одоо таны үгийн хүч чадал өнөөдөр энд сууж байгаа хүн бүрийн оюун санаа, зүрх сэтгэлд нь, сүнсэнд нь таны үнэнийг, таны хүч чадлыг илэрхийлэн илчилж, урамшуулан зоригжуулж, барьж байгуулж, бас сануулan зэмлэж, бас синхруулах болтугай. Есүсийн нэрээр залбирлаа. Амен. За, саяын хэсэг дээр элч нарын гараар ард олны дунд олон энэ юу болж байгаа гэхээр би товчхон яг энэ түүхийг нэг товчхон хэлээдгий. Анхны чуулганы үед манай онтооллын 1-р зууны тэртээ одоогоос 2000 гаруй жилийн тэртээ гэсэн үг. Анх чуулган эхэлж байх үед эзний ариун сүнс Христийн дагалдагч нартээр буусан яг энэ цаг үед болж байгаа үйл явдал. Энэ дараахан. Тэгээ энэ хэдхэн хоногийн дараа болж байгаа үйл явдал. Тэгэд энэ үйл явдлын дунд юу болсон бэ гэхээр элч нар дээр ариун сүнс бууж ирсний дараагаар элч нарын гараар олон ард олны дунд олон тэмдэг гайхамшиг үйлдэгдэжээ. Тэмдэг гайхамшиг гэдэг нь эдгэрэл чөлөөлөлттэй энэ зүйлсүүд болж ий гэсэн үг ээ. Тэгэхээр хажуудлага найз асуугаар эдгэрэл чөлөөлөлт гэж мэдхүү гэ. Бид нар юу нь бол энийг гадарлаж байгаа тийм мэднэ хөрөө өрбөнчүүд. За тэгэхээр гайхамшиг шинж тэмдэг энэ элч нарын гараар үйлдэгдэж байсан чинь Соломоныг игдэх тэр танхимд бүгд ямар байлаа гэсэн байна. За бүгдээр хамт хэлье. 1 2 3 бүгд санаа нэгтэй байлаа. Энэ өстө яг энэ эзний чуулганыг барьж байгуулах үйл явдлын гол одоо оргил хэсэг нь байгаа. Яг үндэ бол олонхтой бид нэр хаана нь анхаарлаа төвлөрүүлцдэг гэхээр Үйлс номны энэ 5-ын 12-оос энэ 16 дугаар дээр болж байгаа үйл явдал дээр элч нарын гараар дамжин гайхамшиг тэмдэг үйлдэгдэж байна. Эсвэл Петрийн ирэхэд ядаж түүний сүүдэр нь тэдний хэн нэгэн дээр тусаасаа гэдэг нэг ийм гайхамшиг шинж тэмдэгтэй холбоотой зүйлсээр нь илүү өргөлдөх гээд идэг. Гэтэл яг энэ дээр хэлэгдэж байгаа үндсэн одоо энэ мессежний тодтогч өгч байгаа гол санаа нь юу юм бэ гэвэл тэд санаа нэгтэй байлаа. Бүгд санаа нэгтэй байлаа гэсэн тэр агуулга байна. Тэгээд хажуудлагаа найз хэлээр санаа нэгтэй байгаараа гэж. За тэд санаа нэгтэй байсан учраас тэдний амьдралд одоо олон зүйлсүүд болсон. За дээрээс нь гадна үлдгэстээс хинч тэдэнтэй тэд мөн тэд бүгд гэж идэж байлаа гэж энэ анхны чуулганы тэр хамт олонны талаар хэлж байгаа. Тэгэхээр Үйлс номон дээр гарч байгаа энэ 5 дугаар бүлэг дээр гарч байгаа энэ жижигхэн хэсэг дотор үндсэндээ тэд гэдэг энэ үг хэд хэдэн удаа давтагдж байгаа. Тэд ард олон гэсэн энэ санаа. Энэ нь өөрөө тухайн чуулганы үйл явдлыг л өгүүлээд байна. Тухайн чуулганы үйл явдлыг. Тэр чуулган дунд болж байгаа үйл явдал дунд болж байгаа нэгэн хэсэг нь юу юм бэ гэвэл ард олонны дунд болж байгаа үйл явдал гайхамшиг шинж тэмдэг.
Энэнийг бүрдүүлж байгаа хүчин зүйлс нь буюу тэр гол одоо бүрдүүлэгч хэсэг нь хэн бэ гэхээр тухайн бүлэг хүмүүсийн талаар ярьж байна гэсэн. Тэгэхээр бүлэг хүмүүс гэж хэлээрэй. Бүлэг хүмүүс. За энэ бүлэг хүмүүсийг тэд гэж хэлж байгаа. За энэ бүлэг хүмүүсийн талаар тэгвэл харъя. Энэ бүлэг хүмүүсийг Библиэлд юу гэж илэрхийлж байгаа нэхэр энэ тэд гэдэг энэ үгийг тэд буюу тэдний гэж байгаа нь утгыг койнонио гэдэг энэ одоо грек үгээр илэрхийлсэн байна. Койнонио. Койнонио гэж байгаа энэ грек үг нь юуг илэрхийлж байгаа гэхээр одоо нөхөрлөл, нэгдэл, хуваалцах, оролцоо гэсэн утгыг илэрхийлж байгаа. Дээрээс нь айл өрх хуу хүмүүсийн нийтлэг байдал, эв нэгдэл, хамтын үүрэг хариуцлагын мэдрэмжийг илэрхийлдэг одоо энэ нийгэм нэр томьёо. Энэ нэр томьёоны хамгийн ерөнхий утга нь харилцан хариуцлага, статусаар илэрдэг нийтлэг итгэл үнэмшил юм гэсэн. За ихэнх тохиолдолд койнонио гэдэг нь мөнгөн болон бусад байдлаар нөөцийг хуваалцахыг хэлдэг. За жишээлбэл гэж хагаад Үйлс номны 2:42 дээр тэд нэг санаагаар цуглаж нэг нэгэндээ байгаагаа тэд минийх чинийх гэлгүүгээр хуваалцаж байсан талаар Үйлсийн 42 дээр гарч байгаа. Ромын 15:26, 2 дугаар Коринтын 8:4, 9:13, Филемон номын 1:6, Еврей 13:16 дээр яг энэ одоо койнонио гэдэг хуваалцах, койнонио буюу тэдний гэж байгаа энэ утга санаа нь өөрөө нэг нэгэндээ хуваалцж байгаа, нэг нэгийг дэмжиж байгаа, нэг нэгийг барьж байгуулж байгаа, нэг нэгийг урамшуулж байгаа энэ үйл явдлын талаар хэлж байна гэж Библи хэлсэн. Тэгэхээр койнонио гэдэг энэ үг нь өөрөө хамт одоо жишээлбэл Ромын 15:26 дээр Македон, Ахаа дахь христийн чуулганууд Иерусалим дахь ядуус зориулж хандив өргөдөг талаар хэлсэн. Хандив өргөж байгаа одоо Иерусалим дахь чуулган зориулан Македоны хүмүүс Иерусалимд байгаа христч ядуу хүмүүс зориулан цуглуулж байгаа хандивын энэ үйл явдлыг койнонио гэдэг үгээр бас илэрхийлсэн байна. Тэгэхээр койнонио гэдэг энэ утга санаа өөрөө тэднийг тэд гэж хэлээд байгаа энэ зөвхөн энэ нэр томьёо нэр үг шиг юм холбоотой зүйл боловч энэ утга санаа нь өөрөө маш өргөн агуулгыг одоо илэрхийлж байгаа. За баялгаа хуваалцах, тэдний өмнө хүлээсэн үүрэг хариуцлагыг илэрхийлэх. Тэгээ бие биендээ туслах энэ зүйлсийг койнонио гэж хэлж байна. За одоо маш энгийнээр хажуулагаанаас хэлээр койнонио бол тусламж юм аа гэж. Койнонио. Тэгэхээр христийн чуулганы одоо харилцан хариуцлага хүлээх хүсэлтэй хүмүүсийг христийн биеийн оролцогч, сайн мэдээний хамтран зүтгэгч, сүнсний нөхөрлөл хамтрагч гэж тодорхойлсон байдаг. Месиагийн зовлон зүдгүүрийг танин мэдэх, эсвэл үл итгэгчдийн урхинаас болгоомжлох, мөн түүнчлэн шинэ гэрээнд итгэгчид Есүстэй нөхөрлөхөд хэрэглэгддэг гэж заадаг байгаа энэ койнонио гэдэг үгийг. Тэгэхээр койнонио гэдэг үг нь өөрөө одоо энийг зөвхөн нөхөрлөл гэдэг ганцхан энэ нөхөрлөл гэдэг үгээр илэрхийлж, нөхөрлөл гэж байгаа энэ утга санаа нь өөрөө маш өргөн идэвхтэй утга санааг агуулдаг гэсэн үг байна. Зүгээр найзалж нөхөрлөл биш байна. Харин энэ нь маш өргөн утга санааг агуулж байгаа. Тэгэхээр бид христийн чуулганыг ариун сүнсний хүчээр барьж байгуулахдаа Бурхан бидний дунд ариун сүнсний хүч гэдэг энэ ойлголт нь өөрөө одоо сайн сонсороо. Ялангуяа хөрөөр бин чуулганд явдаг хүмүүс. Энэ нь өөрөө ариун сүнсний бэлгүүд гэдэг нэг ойлголт байна. Ариун сүнсний баптизм гэдэг ойлголт байна. Заримдаа бид нар ариун сүнсний баптизм, ариун сүнсний бэлгийг зөвхөн нөгөө нэг Коринт дээр гарч байгаа хэл ярих уу, эдгэх бэлэг, гайхамшигыг үйлдэх бэлгүүдээр хязгаарлах гэж оролддог. Гэтэл ариун сүнсний хүч чадлын илэрлэл нь өөрөө чуулган дунд сүнслэг бэлгүүдээс гадна койнониогоор илэрдэг. Амен. Койнониогоор илэрдэг. Койнонио буюу ариун сүнсний хүч чадлын илэрлэл нь өөрөө нөхөрлөлөөр илэрдэг гэсэн үг. Тэр нөхөрлөл нь маш өргөн утга агуулгыг илэрхийлдэг байна. Бид удахгүй үнийг үйлцэх болон цааш нь дэлгэрүүлж. Тэгэхээр чи миний найз шүү гэж хажуудлагаанаас хэлдэ. Чи миний найз шүү. За энэ бол та өнөөдөр хэлсэн шүү. Чи миний найз шүү гэд. За энэ бол маш чухал. Найзаа, андаа. Өнөөдөр найз гэдэг энэ ойлголт өөрөө, нөхөрлөл гэдэг энэ ухагтхан өөрөө өнөөгийн нийгэмд дэндүү хямдхан болцсон.
дэлхийн үнийг үнэхээр үн цэнгүй хямдхан болгоцсон. Найзал нөхөрлөнө гэдэг бол өнөөдөр аашиг нь мэдрэнгүүтлээ яадаг бай. За нөхөрлөхөө үгүй найзлахаа да. Ерөөс ингэж нөхөрлөл гэдэг ойлголт өөрөө өнгө мөнгөн дээр тогтдог болцсон. Нөхөрлөл гэдэг ойлголт өөрөө маш юм хямдхан ойлголт болсон. Нөхөрлөл өөрөө харилцсан ашигтай байвал найзлна гэдэг болсон. Заримдаа бид нар найзыгаа сонгохдоо гадаад үзмжийг нь харж сонгодог. Энэ ямар гоё те мөнгөлөг залуу вэ, мөнгөлөг бүсгүй вэ те. Энэнтэй найзлчих. Эсвэл энэ ямар хөвгчлөлтэй харилцаатай юм бэ? Би энэнтэй найзлнаа. Юунаас нь болж юм? Яг л нөгөө гадаад үзмж, гадаад мөн чанараас нь болж энэ нөхөрлөлийг сонгож байгаа. Гэтэ энд сууж байгаа би та нар ингэж нөхөрлөлөө сонгодгоо гэж буруутгаагүй гэдгийг ойлгоорой. Би хэлээд байгаа та нарт ойлгуулахын тулд тэгээ би нөгөө талын жишээг авч заримдаа ингэдэг гэдгийг. Заримдаа үнэхээр амьдрал дээр ийм зүйлсүүд зөндөө байдаг. Үнэхээр мөнгө муутай, эсвэл ядуутар, эсвэл боломж муутай, эсвэл харилцаа муутай хүнээс бид яадаг вэ? Харилцаа хандлагууд бид холуурхаж, тэр хүнийг гадуурхаж, тэр хүнийг чи одоо юу гэдэг вүлээ? Жийдэг, андаг. Та нарын яриагаар бол андаг. Найз нөхөрлөө болиё гэж хэлдэг. Гэтэл яг үнэндээ чуулганд орж ирээ сууж байгаа. Хинч тоохгүй байгаа. Хинч түүнтэй харилцахгүй байгаа. Тэр нэгэн дээр очиод өнөөдөр манай чуулганд хүрэлцэн ирсэнд баярлалаа. Бурхан чамд хайртай шүү гэж хэлэх хэмжээний харилцаа нөхөрлөл биднээс гарах ёстой байдаг. Харин энэ харилцаа нөхөрлөлийг юу бий болгодог юм бэ гэвэл ариун сүнсний хүч чадал бидний дотор бий болгодог юм амен. Би саяхан нэг аюу хүнд жишээ сонссон. Олон жилийн өмнө цуглаанд явж исэн нэгэн эмэгтэй чуулганд явхаа болсон байна. Чуулганд явхаа болсон шалтгаан нь тэр эмэгтэй гэмд унсан. Гэмд унсан учраас тэр хүний гэм нүгэлтэй холбоотой тэр өөрсдийнх нь хийсэн залуу насныхаа болчимгүй гаргасан тэр одоо гэм нүгэлтэй холбоотой асуудлыг нь чуулганы тодорхой бүлэг үеийнх нь одоо хүмүүс хоорондоо ингээд одоо сониуч байдал болгон одоо ярьж байгаа нь тэр эмэгтэй чихэн сонсогдсон байна. Тэгээ үүнээс болж энэ эмэгтэй гомдоод ер нь бол би дахиж чуулганд явахгүй гэдэг шийдвэрийг гаргасан. Миний ярьж байгааг ойлгож байна уу? Гэтэл өнөөдөр яг үнэндээ чуулганы хийж байгаа зүйл юу вэ гэвэл чуулган ямар ч хүмүүсийг бид хайрлаж хүлээж авах учиртай. Бид удахгүй энийг бүр практик дээр одоо ярина. Гэтэл яг үнэндээ заримдаа бид нар өөрсдөө ч анзааралгүйгээр бусдынхаа алдаан дээр бид нар дэвсэлдэг. Бид нар гიშгэлдэг. Өөрсдөө ч анзааралгүйгээр шүү. Би биэндээ ингээ ярьж байгаагаар энэ тийм штэ, энэ юм штэ, энэ ингэсэн штэ. Энийг бид бурханд үлдээх ёстой. Бурхан бол шүүгч. Тэр сүнслэг нөхөрлөл буюу энэ ариун сүнсний хүч чадлаар нөхөрлөн гэдэг нь өөрөө хэн нэгний алдааг бид нар одоо дэвсэлж хоорондоо сонин хачин болгон ярих талаар огт биш байна. Харин энийг эзэнд өргөж, эзэнд орхих асуудлыг бид ярьж байгаа. Харин Библиэлд юу гэж хэлсэн бэ гэвэл нэг нэгнийхээ ачаанаас үүрэлцээрэй гэж хэлсэн сүнслэг нөхөрлөл. Хэрвээ хэн нэг нь гинд унсан бол дүлгөөн байдлаар та нар тэр хүнд гин нүглээс нь салахад туслаарай гэж Библи хэлсэн. Амен. Өнөөдөр энд төгс хүн нэгч байхгүй. Харин бид бие биендээ ариун сүнсний хүч чадлаар туслах нь бидний койноно, бидний нөхөрлөл байна. Амен. Бидний нөхөрлөл, бидний койноно. Тэгэхээр бид бие биендээ туслах хэрэгтэй. Бид бие биендээ янз бүрийн тусламжийг бид үзүүлж явах ёстой байна. За бид нэг Библиэлд нэг ийм жишээг бүгдээрээ харъя. Энэ Боб Моффит гэж хүний Есүс хотын захирагч байсан бол гэдэг номноос энэ одоо түүхийг болсон явдлыг гэж татсан байна. Христийн шашны бус ромчууд зөвхөн гэр бүл нийгмийн давхарга дотор л хүмүүсийг хайрладаг байсан бөгөөд эсвэл найзлахад улс төр эдийн засгийн талаар өөрсдөд нь ашигтай хүмүүсийг яадаг байсан гэж байна. Хайрладаг байсан. Гэтэл үүний эсрэгээр энэ шин бурхан өөрийн дагалдагчдад чухамдаа би чамд хайртай учраас чамайг садан дүрэл анги давхар улс төрийн бүлэглэлд эдийн засгийн баталгаатай байдлаас үл хамааран бусдыг яаж хайрласан шиг минь хайрлаасаа гэж хүсдэг гэж хэлдэг. Би чамайг ядуу зүдүү зовж шаналсан хүмүүсийг хайрлаасаа гэж хүсдэг. Ялангуяа нийгмийн даруухан байр суурьнд байгаа хүмүүсийг хайрлахыг би чамаас хүсдэг гэдэг байна гэсэн юм.
Ромчууд хайрлагатай яаж юм гэхээр өөрт нь ашигтай хүнийг яаж юм хайрладаг. Харин Христийн дагалдагчид бол өөрт нь ямар ч ашиггүй байсан хайрласаа гэдэг ийм л зүйлийг Библи ярьж байгаа. Үүнийг Библиэлд юу гэж хэлээд байна вэ гэвэл ариун сүнсний хүч чадал доторх койнонио гэж хэлээд байгаа. Амен. Ариун сүнсний хүчээр нөхөрлөж, ариун сүнсний хүчээр чуулганыг барьж байгуулах тэр үйл явдлын талаар ярьж байна гэсэн. Өнөөдөр Христ хүрээ өрбөн чуулган бид нар ямар ашиг сонирхол байх ёстой ашиг сонирхол юу юм бэ гэвэл бид нар ариун сүнсний хүчээр түүний чуулганыг барьж байгуулах тэр ашиг сонирхол байх ёстой. Амен. Тэрнээс биш энэ хүн надад ашигтай юу, ирээдүйд ашигтай юу, ямар ашигтай вэ гэдэг хандлагаар бид хандах нь өөрөө энэ нь тийм сайн зүйл биш. Энэ бол үнэндээ Библийн дагуух сүнслэг нөхөрлөл биш байна. Дэлхий яадаг вэ? Энэ хүн ирээдүйд чамд ашигтай шүү. Тэ чи тэр хүнтэй харилцаатай байгаараа. Энэ хүн алстаа чамд хэрэгтэй шүү. Энэ хүнтэй харилцаатай байгаараа. Тэгээ нөгөө хүнээ алстаа надад хэрэгцээтэй учраас нөгөө хүнийхээ одоо юу гэдгийг хэлсэн үг, хийсэн үйлдэлийг бүр ингээ өөр мөргөө даах хэрэгтэй юм чи заримдаа бүр ингэж муухарлаж боддог. Тэгээ үндсэн өөрийнхөө үн цэнтэй зүйлсүүдээ гээж эхэлдэг. Заримдаа. Миний ярьж байгааг ойлгож байгаа юу? Яг энэ нэг ингээд би шууд тодорхой одоо юу гэдгийг жишээн дээр ярилгүйгээр зөрийнхөө утгаар нь яриад шүү дээ. Ойлгож байгаа гэж найдаж байгаа. За тэгэхээр өнөөдөр бид нэр харах ёстой зүйл юм байна. Ариун сүнсний хүчин чуулганы нэгдмэл байдлыг нэгдүгээрт нь барьж байгуулдаг юм аа. Ариун сүнсний хүч биднэрт санаа нэгтэй болох буюу чуулганы нэгдмэл байдлыг барьж байгуулдаг. Тэд нар Соломоны сүм гэдэг нь хаана байсан бэ гэвэл Иерусалимд байсан сүм. Тэнд санаа нэгтэй цуглаж исэн. Тэгээд тэдний цуглаад хийж исэн тэд санаа нэгтэй байдлыг нь ард олон харж өндрөөр үнэлж байсан. Амен. Чуулганыг хизээ өндрөөр үнэлдгөө гэвэл гайхамшиг шинж тэмдэгтэй холбоотой зүйл мэдээж хүмүүсийн анхаарлыг татна энэ чухал энийг үүсгэхгүй. Ариун сүнсний бэлгүүдээр үйлчлэх нь чухал үүнийг үүсгэхгүй. Гэхдээ ариун сүнсний хүч чадал дотор чуулган өөрөө ив нэгдэлтэй санаа нэгтэй байх үед дэлхий биднийг харж гайхширдаг. Амен. Дэлхий үүнийг өндрөөр үнэлдэг. Хажуудлага найс хэлээр чуулган ив нэгдэлтэй байхад дэлхий үнэлдэг юм а гэж. Чуулган ив нэгдэлтэй, чуулган санаа нэгтэй байх уу. Гэтэл өнөөдөр заримдаа муу ёрын сүнсний ажил, чөтгөрийн ажил юу их байдаг вэ гэвэл чуулганыг хооронд нь санаа нэггүй болгох. Тэрнээс биш чөтгөрийн ажлын гол зорилго бол сүнслэг бэлгүүдээр үйлчлэхийг зогсоох нь түүний гол ажил яг үүндээ байдаггүй. Яг үүндээ маш олон хүмүүс маш хүчтэй гайхамшиг бэлэг авьяасуудтай байсан ч яг үүндээ гим нүгэлд ундаг. Харин энийг би бэлэг авьяасыг би үүсэхгүй. Энэ маш чухал зүйл. Гэхдээ нөгөө талд нь чуулган сүнслэг байдал дотор ив нэгдэлтэй байх нь өөрөө маш хүчирхэг зүйл юм а гэдгийг л хэлэх гээд байгаа юм. Энэ бол ёр бусын хүчирхэг зүйл байдаг. Сүнслэг байдал дотор ив нэгдэлтэй байх нь. Бид нар энэ ив нэгдэлтэй байх, санаа нэгтэй байх гэдгийг маш энгийнээр ойлгох хэрэгтэй. Өнөөдөр яг залуучуудын хувьд, өсвөрийнхний хувьд юу санаа нэгтэй, ив нэгдэлтэй ойлгож байна уу? Таны аашаар миний аашийг өөрчилдөг. Аврагдагсад тэдэн дээр өдрөөс өдөрт үүнээс олж нэмэгдэж байна. Хүмүүс тэдний санаа нэгтэй байгаа байдлаас болон өдрөөс өдөрт нэмэгдэж ирж байна гэсэн үг. Тэгэхээр цааш нь харъя. Соломоnis танхим санаа нэгтэй. Санаа нэгтэй гэдгийг өөрөө Библиэлд homotimad гэдэг ийм үг байна. Homotimad Homo нэг гэсэн утга байна грекээр тий. Таймос гэдэг нь сэтгэл, хүсэл, нэг хүсэл сэтгэлтэй болох талаар ярьж байгаа. Нэг хүсэл сэтгэлтэй. Нэг сэтгэлээр нэг зорилготой. Үйлс номонд энэ үг маш их давтагддаг. Энэ одоо грек үг. Homotimad гэж. Homotimad нэг хүсэл сэтгэлтэй, нэг хараа зорилготой болох. Чуулганы үндсэн шинж бол дотоод нэгдэл гэж байгаа. Чуулганы үндсэн шинжүүдийн нэг нь энэ дотоод нэгдмэл хүсэл зорилготой байх асуудлыг ярьж байна. Амен. Хажуудлагын найз хэлээр нэгдмэл хүсэл зорилго гэв. Тэгээ өнөөдөр нэгдмэл хүсэл зорилго гэд ярихаар орчин цагийн өнөөгийн дэлхийн ертөнцөөс гадна энэ грек ромын одоо үеэс өгсүүлээд хүн ер нь нэгдмэл хүсэл зорилготой байх
боломжгүй гэдэг ийм одоо зүйлийг ярьдаг. Нэгдмэл гэтэл Библи бидэнд юу гэж заадаг вэ гэвэл бид нэгдмэл хүсэл зорилготой байх боломжтой. Яагад гэвэл 1-р зууны үеийн Христийн чуулганд байсан тэр нэг гол одоо хилэгдээд байгаа койноно гэж өнөөдөр бид нар яриад байгаа энэ сүнслэг нэгдмэл байдал нь өөрөө Христийн чуулганыг маш хүчтэйгээр нийгэмд нь таниулж исэн тэр одоо шинж тэмдэг байж байгаа. Шинж тэмдэг. Юу эднийг ингэж их хүчтэй болгож байна? Энэ бол эзний амлсан тэрхүү ариун сүнс. Ийм санаа нэгтэй болгож байгаа. Хоёрт нь сургаал маань ер нь удахгүй дуслаа. Ариун сүнсний хүч чуулганыг хүчрхэгжүүлэхийн тулд ариун сүнсний бэлгүүдийг чөлөөлдөг. Нэгдүгээрт нь бид нар санаа нэгтэй байх талаар ярьж байна. Одоо бид нар ариун сүнсний хүч чуулганыг барьж байгуулахын тулд бэлгүүдийг бидний амьдралд зөвшөөрдөг. Ариун сүнсний бэлгүүдийг Бурхан танд зөвшөөрсөн. Ариун сүнсний бэлэг гэж хэлэхээр заримдаа бид нар зөвхөн одоо юу гэж ойлгох гээд байдаг. Ариун сүнсний бэлэг гэж хэлэхээр ариун сүнсний бэлгүүд гэж хэлэхээр зөвхөн энэ нь пасторт эсвэл онцгой ямар нэгэн хүнд энэ бэлэг байдгийн юм шиг ойлгох гээд байна. Ариун сүнсний бэлэг энэ цуглаанд байгаа хүн бүрт өгөгдсөн энэ бид нар нэг нэгээ барьж байгуулах, дээрэс нь ариун сүнсний бэлэг дотор бие бинийгээ бид нар урамшуулан зоригжуулах, мэдлэгийн үгсийг дамжуулах, иш үзүүлэх, чөтгөрүүдийг хөөх, гайхамшиг шинж тэмдгүүдийг үйлдэх, хэл ярих уу, хэлүүдийг тайлбарлах гэдэг эдгээр одоо олон төрлийн бэлгүүд байж байгаа. Тэгвэл хөрөө өргөн чуулганы хувьд түүний чуулганыг бид барьж байгуулахдаа эхний гол мөн чанар нь юу вэ гэвэл бид эзний сүнс дотор, эзэн дотор санаа нэгтэй байх, им нэгдэлтэй байх тэр зарчмыг барихаас гадна хоёрт нь түүний чуулганыг барьж байгуулахдаа бид ариун сүнсний бэлгүүдээр үйлчлэх ёстой. Ариун сүнсний бэлгүүдээр. Энэ дээр Петрийн сүүдрийн эртний хүртэл тусахад гайхамшиг шинж тэмдэг болж байгаа талаар ярьж байгаа. Тэгэхээр энэ Петрийн одоо Петрийг онцлоод байгаа асуудал юм шиг. Энэ нь өөрөө Бурхны хүч чадал ямар гайхамшигтайгаар ажиллаж байгааг гэрчилж байгаа үйл явдал. Тэрнээс биш Петр дээр энэ онцгой үйл явдал болоод байна гэж бид юусоо бодож болохгүй. Хэрвээ Петр дээр ганцхан энэ онцгой үйл явдал болж гинэ гэж бид харах юм бол энэ нь хаа байсан 2000 жилийн тэртээ 1-р зууны үеийн чуулганд Петртэй болоод дууссан үйл явдал гэж дүгнэлт нь биднийг аваачна. Харин энэ нь өнөөгийн чуулгануудад хүртэл хамаатай Бурханаас ирдэг ариун сүнсний хүч чадлын илэрлийн талаар гэрчлэл болж үлдсэн бидэнд. Амен. Тийм учраас бид нар өнөөдөр юу харах ёстой болж байгаа нөхөр Бурхан чамаар дамжуулан гайхамшиг шинж тэмдгийг хийх боломжтой. Харин Петр юу вэ гэвэл ариун сүнсний тэр гайхамшиг шинж тэмдэг урсах зөвхөн хэрэгсэл болж байгаа. Өнөөдөр бидний ойлгох Бурхан бол өөрөө энэ хүч чадлын их сурвалжин. Бурхан бол өөрөө гол сүмэн. Харин бидний ойлгох ёстой зүйл юу вэ гэвэл бид энэ хүч чадлыг дамжуулах тэр их одоо дамжуулах сууг гэж бид өөрсдийгөө харах хэрэгтэй гэсэн үг. Тэгэхээр Петрийн амьдралд Петрээр дамжуулан эзэн юр бусын энэ ажиллаа хийсэн. Тэгэхээр өнөөдөр би сургаалаа дүгнэхэд одоо миний сургаалын үрээд ингээд өндөрлж байгаа. Сургаалаа дүгнэхэд би хоёр зүйлийг ингээд энд хэлье. Нэгдүгээрт нь бид ариун сүнсний хүч тадар нөхөрлөхийг ойлгож хүлээж авах хэрэгтэй. Амен. Энэ нь бидний амьдралд яаж хэрэгждэг вэ гэвэл өнөөдөр чуулган төгс биш хүмүүсийн цугларал. Библиэлд Есүс юу гэж хэлсэн гэвэл эмч эрүүлд нь бус өвчтөөд нь хэрэгтэй. Би өвчтөө хүмүүсийн төлөө ирсэн юм аа гэж. Чуулган бол өөрөө гим нүглээсээ болж гэмтэж, өвдөж, зовсон, тэр шаналсан хүмүүсийн цуглардаг газар. Өнөөдөр дэлхий үнэхээр гим нүглээсээ болж зовж шаналж байгаа. Үнэхээр гим нүглээсээ болж зовж шаналж байгаа. Эдгэрхийг хүсэж байгаа хүн бүрт Христийн чуулганы үе талга нээлттэй. Бид өнөөдөр өөрсдийнхөө амьдралд хөрөө өрбөн чуулганы хувьд бид тэгвэл яаж санаа нэгтэй байх вэ? Бид нэг нэгэндээ уян
зөөлөн сэтгэлээр хандах ёстой. Амен. Христ биднийг уучлсны адил бид нэг нэгнээ уучлах хэрэгтэй гэсэн үг. Амен. Өнөөдөр Хүрээ Өргөн чуулган бид нэг нэгнээ уучлахад өөрсдийгөө зориул. Заримдаа ингээд нэг нөгөөгөөсөө уучлаарай гэдээ очихоор би бол надад нэг юм болоогүй. Би бол нэг тийм те хүмүүс одоо юу ядаггүй хүн одоо юу гэдэг лээ нөгөө гомдож момддог гар бишээ. Би бол юусоо гомддоггүй те ийм байдал бидэнд байж болохгүй. Бид бие биенийхээ өмнө үргэлж даруй байхыг сонгох ёстой. Тэгээ даруй байдал гэхээр манайхан дахиад буруу ойлгочдөг. Нэг тайлбарлахаас аргагүй. Даруй гол юу ч хэлэхгүй байх ёстой. Даруй гэж байгаа тийм. Хинт ч хэлэхгүй, хэнийхийг ч бас сонсохгүй. Хин даруй байдал биш. Даруй байдал гэдэг бол чи яг чиний дотор байгаа тухайн хүнтэй холбоотой асуудлыг уур уцааргүйгээр эсвэл ямар нэгэн ашиг сонирхолгүйгээр ариун сүнсний хүчээр очоод ирмүнэ би тэр өдөр чиний талаар ингэж буруу бодоод чамд ингээд хэлчлээ. Намайг уучлаач гэж хэлэх нь өөрөө даруй байдал. Даруй байдал. Яг тэр үед ирмүнэ би ч гэсэн тэр үед ингэсэн шүү. Намайг уучлаарай гэж хэлээд хамтдаа эзний өмнө ирээд залбирх нь өөрөө энэ бол эв нэгдэл. Энийг хэлээд байгаа. Тэгэхээр өнөөдөр бид төгс биш. Бид нэр харилцаан дээр үргэлж яадаг вэ гэвэл алдаа, дутагдал гаргадаг хүмүүс. Бид нар төгс бишээ. Бид нар алдаа, дутагдaltaй. Гэтэ Бурхан энэ төгс биш хүмүүсээр дамжуулан Христийн ёр бусын үдсгэлэнтэй, үн цэнтэй төгс чуулганыг барьж байгуулахыг хүсдэг. Амен. Бурхан өнөөдөр бидний дотор ажиллаж байна. Тэр таны дотор ажиллаж байна. Гэхдээ танаар дамжуулан тэр бусдыг бас өөрчлөхөд таныг ашигладаг. Бид бие биендээ хэрэгтэй. Нэг нэгнээ инрэн уян зөөлөн сэтгэлээр ханд. Христ дотор бие биенээ уучил. Христ дотор нэг нэгэндээ хайр дотор үнэнийг нь бас хэлж сур. Хайр дотор. Өнөөдөр хэдүүд саяхан надтай нэг залуу уулзсан. Тэгээд итгэлийн амьдралтай холбоотой зүйлээ хуваалцж агаад би тэр залуу тэгж хэлсэн. Чи үнэхээр намайг дагалдахыг хүсэж байгаа бол чиний хандлага зөвлгүүлнэ гэдгийг чи хүлээн зөвшөөрөх үү гэсэн. Харин тэр залуу тийм гэж хэлсэн. Дагалдуулал гэдэг бол өөрөө бэлэг авьяасыг хөгжүүлэх асуудлаас илүүгээр хандлагыг зүлгэх асуудал байдаг. Хандлага зүлгэгдэх. Гэтэл яг үнэндээ өнөөдөр Христийн чуулган санаа нэгтэй байхад хүргэдэг гол зарчим юу юм бэ гэвэл Бурхан бусдаар минь дамжуулан таны хандлагыг зүлгэгдэхт оршдог байгаа. Энэ хандлагаа бид эзний өмнө нээлттэй ил болгож зүлгүүлэх үү гэдэг нь өнөөдөр таны сонголт. Би пастор үний хувьд хийх ёстой үүрэг минь үүнийг номлож шийдвэр дуудах үүрэгтэй. Харин Есүс эзэн минь ээ би юу зүлгүүлье гэх нь таны хариу үйлдэл. Энэ бол таны хариу үйлдэл. Тийм учраас өнөөдөр бид нэгдүгээр тэр гол санаа юу вэ гэвэл яг эндээс дүгнэхэд бид сүнс дотор санаа нэгтэй байж, дээрэс нь бид сүнс дотор санаа нэгтэй байхын хэрхэн хэрэгжүүлгөө гэвэл өөрсдийнхөө хандлагыг Христийн үг сургаалаар, Христийн чуулганаар дамжуулан зүлгүүлэхдээ бид нээлттэй байж сурах хэрэгтэй болж байна. Амен. Нээлттэй байж сурах хэрэгтэй. Хоёрт нь дүгнээд хэрэгжүүлэх зүйл юу вэ гэвэл ариун сүнсний бэлгүүдийг Христийн чуулган бид өөрсдөө нээлттэйгээр бие биендээ хэрэгжүүл сурах хэрэгтэй. Бид нар эсийн бүлгүүдээр дамжуулан ариун сүнсний бэлгүүдийг бид нар бие биендээ хэрэгэлдэг. Гэхдээ үүнийг өшөө илүү бид дадлуулах хэрэгтэй байна. Ариун сүнсийг таныг өөрийн алдрын төлөө ашиглах нь таны наснаас хамаардаггүй. Таны ааш таны 15 настайгаас эхэлсэн үү? 15 настайгаас л гинт ааштай болцсон тий. 15 нас хүртэл ерөөс ааш гэдэг юу ч байгаагүй. Аашийн талаар ямар ч ойлголтгүй, аашгүй хөвгт байсан тий. Аашгүй. Ерөөс аашгүй залуу, аашгүй бүсгүй 15 нас хүртлээр байсан уу та? Үгүй. Ерөөс ааш чинь ерөөс тэг настайгаас эхэлж байгаа шүү. Тэ? Ерөөс тэ нэг нас хүрээгүй байхдаа бидний ааш яадаг бай. Илэрдэг. Тэгэхээр бид аашгүй байсан гэж бид өөрсдийгөө хэлэх боломжгүй.
Бид бүгдээрээ харилцааны асуудалтай, ариун шинтай. Яг үүн шиг ариун сүнсний бидний бэлгүүд нь яг одоо надад хэрэгтэй, хэрэггүй, эсвэл миний нас болоогүй. Би дэндүү балчир байна. Ариун сүнсний бэлгүүдээр би чуулганд үйлчлэх нь миний нас болоогүй гэж хэлэх аргагүй. Ариун сүнс бидний нэгдмэл байдалд хэдэн настайгаас маань үл шалтгаалan чуулганыг барьж байгуулахад бидний ариун шингаар дамжуулан санаа нэгтэй болоход, эв нэгдэлтэй болоход бидний чуулганыг барьж байгуулж байгаа юм бол өнөөдөр мөн ариун сүнс танд хэдэн настайгаас ч үл хамааран бэлгээ өгөх боломжтой. Ариун сүнсний бэлгэнд нээлттэй баймаа. Аашиндаа нээлттэй байдаг шиг. Ариун сүнсний бэлгүүдэд нээлттэй бай. Халелуя. Бид аашаараа дамжуулан дүүл эзний чуулганыг барьж байгуулахад бидний зан чанарыг бурхан өөрийн чуулганыг барьж байгуул, санаа нэгтэй болоход биднийг өөрчлөхөд бурхан хэрэгжилж байгаа юм бол мөн бурхан бид ариун сүнсний бэлгүүдээр дамжуулан та биднийг өөрийн чуулганыг барьж байгуулахад ашиглах нь гарцаагүй. Тиймээс ариун сүнсний ажилд нээлттэй бас бэлэн байхад анхаарах. Ариун сүнсний хүчээр чуулганы нөхрөлийг барьж байгуулахад анхаарах. Ариун сүнсний хүчээр бусдад үйлчлэх хүсэлтэй бай. Хэрэгжүүлэлт. Ариун сүнсний хүчийг өдөр бүр гуйж залбир. Ариун сүнсний хүчээр чуулганд үйлчилж хэл. Ариун сүнсний хүчээр сайн мэдээг сард 1-2 хүнд ярь. Ариун сүнсний хүчээр сард 1-2 үл итгэгч хүнд туслаарай. Найзуудаа туслаарай. Танаа одоо найзууд дунд чинь Есүс итгэдэггүй хүн бол тэр хүнд тусламжийн гараа сунгамаа. Пиршги 2 пиршгийн мөнгөөр ивэ. Одоо та нар одоо юм ивэл ордог болсон байл үү те. Манай үчин одоо цайны газрын пиршгийн ярьдаг. Би тэрүүгээрээ төсөөлөд шүү. За сив авч ороод нэг латте аваад өгч. Энэ бол өөрөө те ариун сүнсний хүчээр үйлчилж байгаа илрэл, тусалж байгаа илрэл. Ариун сүнсний хүчээр нэг нэгэндээ санаа тавьж залбирч чуулган дотор амин. Нэг нэгнийгээ сонс. Найз чинь хурж ирээд амьдралынхаа зовлон ярих гээд ахт нь анхааралтай сонс. Зүгээр л сонс. Яг тэр үед ариун сүнс өөрөө ажиллана. Тэгээд залбирч өг. Ариун сүнсний хүчээр нэг нэгэндээ бодит тусламж үзүүл. Төгсгөлд нь нэг нэгнийхээ төлөө залбир. Чуулган дотор бид санаа нэгтэй байхад туслах зүйл. Нэг нэгнийхээ төлөө залбир. Нэг нэгнийхээ төлөө. Нэг нэгнийхээ ачаанаас үргэлж яаж хэрэгжих вэ? Сонс. Бусдыг сонс. Түүний амьдралын асуудал бэрхшээлийг нь зүгээр сонс. Сонс. Чуулганы үйл ажиллагаанд тогтмол хамрагд бид хэрхэн санаа нэгтэй байх вэ? Чуулганы үйл ажиллагаанд тогтмол хамрагдаарай. Эсийн бүлэг болон бусад үйл ажиллагаанд ариун сүнстэй тогтмол нөхөрлөх цагийг гаргаж хэвшээрэй. Ариун сүнстэй тогтмол нөхөрлөх цагийг гаргаж хэвшээрэй. Тэгвэл би чимээгүй цагийн талаар өчигдөр очмоо ярьж ирсэн. Тэгээд угнаа тэрнээс суралцсан талаараа хуваалцж байна. Ариун сүнстэй нөхөрлөх төр явдал бол хаа сайгүй байх боломжтой. Автобусанд явж байхдаа Магдалины дуу сонсоод тэгингээ Библиэсийг гаргаад уншичаад ариун сүнснээс эргүүлээд асуу. Ариун сүнсээ энд яг яаж? Ариун сүнстэй нөхөрлөх явдал бол автобусанд шахалтахад мэдрэгдэнэ. Нэг хүн хөлдөр гисгсэн. Хаста хөл мөлдөр гисэн ямар бүдүүлэг амтан бэ? Яг энэ үед бид ариун сүнстэй нөхөрлж байгаа хүн яг ямар хандлага гарах вэ? Уурлахаасаа илүүгээр окей те. Үнэхээр тэр олон хүн шахацалтай явж байгаа. Хүн бүр 1 метрийн цаана байгаад суужсэн чи хурж ирээд хөл дээр чинь гიშгэж байгаа бол энэ өөр асуудал те. Энэ өдөж байна. Магадгүй чи таалагдсан байх мэдгүй өдөж байгаа явдал те. Харин автобусын дотор хэдэн мянган ингээд хэдэн 100, 10, 20, 40, 50 хүн шахацалтай явж байгаа үед бол санаандгүй хөл дээр гიშгэх бол юу вэ? Байдгал зүйл. Харин тэр үед гэж бид арзалцаад эхэлж байгаа бол миний доторх хандлагыг ариун сүнс энэ үйл явдлаар дамжуулан яаж ийн илчилж ийн. Үлсэж хичээлээ тараад орой ирсэн чи ээж юу гэж хэлдэг вэ? Хоол хийхэд туслаараа. Хоол хийхэд туслаараа гэдэг энэ үг ариун сүнс бидний доторх ариун сүнс бидний дотор ажиллаж байгаа үйл явдлын нэг нь байна. Хоол хийгээд туслаараа. Үлсэж ядарч орой ирсний дараагаар ээж аав юу гэж хэлдэг вэ гэвэл
Хоол хий. Эсвэл хоол хийсний дараа энэ аяг шазан угаа. Тэгээ гэрээ цэвэрлчээд унтаараа гэж хэлэх юу вэ? Яг тэр үед бидний дотроос ямар юм цохолцох вэ? Бурхан минь ариун сүнс минь ингэж та бити ажиллаач ээ. Арай жоохон өөрөөр ажиллаж болдгоо мó. Энэ аргыг би бол зөвшөөрмөөргүй байна. Яаж ажиллаж байгааг харж байна уу? Маргааш өглөө сургууль дээр авсан шалгалттай. Хичээлээ бэлдэж чадаагүй. Манай угнаа мугнаас шиг хүмүүс бас шүнжэнгөө суuna. Анар манартай шүнжэнгөө суuna. Бусд нь бол өдөржингөө суuna. Ашуусын бол шүн сууд юм байна. Бусад сургууль бол өдөр сууд юм байна. Ашуусын оюутнууд бол амар ачаалттай. Үнэхээр одоо өндөр ачаалттай. Бусад сургуулиуд ч тийм байж магадгүй те. Гэхдээ бид нэр шалгалтан дээр очоод юу ч бэлдээгүй. Тэгсэн чи хажуутлын найз амар бэлдсэн. Нүд маань яах вэ? Оюун санаан дотор дан жан гэдэг бодол төрөнтэй нөгөө хуулах уу гэдэг хандлага. Тэгвэл энэ үед бид яах ёстой гэж бодож байна. Ариун сүнс дахиад бидний дээр ажиллаж байна. Өө эцэм минь намайг уучлаарай. Гимшиж чинь. Өө эцэм минь намайг уучлаарай. Гимшиж байгаа шүү. Эцэм минь намайг олгоорой. Тэгээ би өстой юу сүмд үйлчлсээр байгаа хичээлээж бэлдсэн уучлаарай гэж бид хуулаад суух уу. Мэдээж юм. Яг ариун сүнс бидний дээр ингэж одоо ажилдаг. Ишээ харангуут эзэн минь үнэхээр намайг уучлаарай те. Би хуулахгүй байх сонголтыг гаргана. Ариун сүнс бидний дээр ийхүү ажиллаж байна. Тэгэхээр ариун сүнстэй нөхөрлөн гэдэг бол саяны үйл явдлууд. Яг энэ үйл явдал донд бид яах вэ? Ариун сүнстэй нөхөрлөн. Ариун сүнстэй хэр их нөхөрлөн таны амьдрал болж байгаа үйл явдлуудаар дамжуулан хэр их нөхөрлөн та төдий чинээ түргэн хугацаанд Христ адил болон өсөх боломжтой.